Сайн байцгаана уу? Аюу News эхлэхэд бэлэн боллоо. Сарын 29-нд басан Unique Coffee Shop-аас зохион байгуулагдсан Open Mic өдөрлөг маань амжилттай болж өндөрлсөн байна. Үүнд оролцсон оюутан залуустай бүгдэнд нь гал халуун баярын мэнд хүргье. За тэгэхээр 5 сар дахиад Open Mic маань болох нэ. Та нар маань тэр үед нь амжиж бүртгүүлээрэй. За тэгээд 5 сар дахиад Open Mic-ээрээ олцгаая. Хайлууны баяраар оюутны зөвлөлөөс зохион байгуулагдсан мууи наат маань болж өндөрлсөн байна. За тэгээд тэнд манай оюутнууд ямар мөрдөө тавьсныг бүүнээрээ харцгаая. 10 сарын 29-30-31-нд Design Vitality олон улсын бүтээлч наадам маань 5 жилдээ амжилттай болж өндөрлсөн байна. Үүнд манай дизайны танхим анх жилдээ зохион байгуулагч байгaalгаар оролцсонд гал халуун баярын мэнд хүргье. Үүнд дизайны танхим мөнхөд рагш маань бүтээлээр оролцож багш нарын шилдэг бүтээлч шагналаар шагнагдсан байна. За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн Аюу News контентын маань эхний болонд эдийн засгийн ухааныг маш товчоор энгийнээр тайлбарлахаар эдийн засгийн танхимын багш учирлагч маань ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Урьж олцсонд баярлалаа. За, эдийн засаг гэж яг юу вэ вэ? Эдийн засгийн мэргэжлээр сурснаар хамгийн гол давуу тал гэвэл яг юу вэ? За, эдийн засаг гэдэг маань энгийнээр хэлэх юм бол яг өрхийн түвшинд тийм ээ, үйлдвэрлэл байгууллагын түвшинд болон яг улс төрийн түвшинд гэсэн гурван түвшинд читрэг гаргадаг ухааныг хэлдэг байгаа. За ингээнээр ярих юм бол өнөөдөр бидний авж байгаа талах ямар үнэтэй вэ те талхны үн яагаад өсөж байна гэдгийг бид нар ойлгож чадна гэсэн эдийн засгийн мэргэжлээр сурцсан хүмүүс тийм ээ. За одоо сая бол бас нөө цалин нэмэгдэх тухай цалин нэмэх юм бол дагаад ингээд юмны үн өснө гэж штэ. За эдгээрийг яг бодит одоо анализ датагийн шинжилээд яг үнэхээр цалин нэмэгдсэн чинь араас нь юмны үн дагаад өсчлөө гэдэг одоо зүйлийг яг шинжилж гаргадаг тооцоолдог хүмүүс маань маркет түвшинд буюу улс төрийн түвшинд тэг ажилтдаг хүмүүс эдийн засагч хүн гэсэн үг. Тэгэхээр энэ мэргэжлээр сурах юм бол өрхийн түвшинд буюу өөрийнхөө одоо хэрэглээ олго зарлах тэг за байгууллагын түвшинд болон улс төр гэсэн гурван юм түвшинд ажилтдаг одоо цэцэгдэг энэ нэлээд өргөн хүрээний ойлголт байгаа. Одоо эдийн засгийн мэргэжлэр төгснөөр ирээдүйд одоо төгсөгч нар маань аль салбарт илүү амжилттай ажилладаг вэ? За одоо манайхан хөвчлэн яг эдийн засгаар төгсвөл би яг банкнд орно, банкны одоо мэргэжилтэй болно гэж яриад байдаг. Гэтэл бол энэ чинь дан ганц банк одоо санхүү энэ салбар руу орохгүй эдийн засаг бол бүх салбар шинжилгээ ухааны суурь нэм. Тэгэхээр та ямар ч мэргэжил сонгож орж ирсэн бэ? Суурь хичээл буюу эдийн засгийн онлын ойлголтыг бол заавал үздэг байгаа. Тэгэхээр эдийн засаг маань бүх салбарын суурь учраас та маркетинг, бизнес, үйл хөдлөх тийм ээ, хөрөнгө гэсэн одоо маш олон одоо ийм төрлийн чиглэл салбарт ажиллаж чадна гэсэн үг. Ийм чадвар одоо сайн цуудаг гэсэн үг. Одоо таны хичээл орж явах үед оюутнуудын энэ чинь ийм амархан биз юм уу гэсэн ойлголт өгдөг зэдвээ юу байдаг вэ төлөх үү? За эдийн засагчид бол нэг үгээр хэлэх юм бол жоохон уйтгартай хүмүүс л дээ. Хүмүүс тэр тодорхойлдог. Яагаад уйтгартай байгаа вэ гэхээр эдийн засагчид бүх одоо зүйлээс зардлыг тодорхойлдог. Буюу алдагдсан боломжийн зардлыг хүртэл гаргаж ирдэг. За энэ нь юу вэ гэхээр одоо жишээлх юм бол та өглөө 2 цаг унтах уу? Эсвэл хичээлд явах уу гэдэг сонголтыг хийж штэ тий. Тэгэхээр хичээлд явах сонголтыг хийсэн бол нөгөө талд 2 цагийн нойроо алдаж байгаа гэсэн үг тий. За гих мэтчлэн бүх юмны сонголт шийдвэрийн ард зардал тойж үздэг байгаа. Тэгэхээр энийг тайлбарлахаар манай оюутнууд тийм байж тээ гэж үздэг. Тэгэхээр энэ нь маань хувь хүний төвшөнд за бас сая ярьсан тий улс орны төвшөнд ямар нэгэн сонголтыг хийсний дараа ард нь шийдвэр нь гэж одоо ард нь сонгогдоогүй одоо сонголт нь шийдвэр нь зардал болж үздэг гэсэн үг. Тэгэхээр жоохон нэг талдаа уйтгартай хүмүүс, нэг талдаа арай хэрцгий хүмүүс ч юм уу те. Бүх юмнаас зардал тоосгоно шүү дээ. Энэ бол зардал байлаа гэдэг ч юм уу те. За тийм хүмүүс байдаг ба. Гэхдээ энэ маань цаанаа бүх юмны одоо оновчтой байх юмны суурь нь болж өгдөг гэсэн үг. За багштай баярлалаа. Олон улсын Улаанбаатар их сургуулийн суурь боловсролын багш доктор профессор Гэрэл Магш маань өнгөрөгч багш нарын баяраар баяр дээрээ баяр нэмж алтан гац содонгоор ингрээ мэлсэн байна. Багштай халуун баяр хүргэе. Бүхэндээ хэрэгтэй мэдээлэл дуулгахад манай сургуулийн гэр бүл сэтгэл судлалын тэнхимийн 3 дугаар курсын оюутнууд маань сэтгэл зүйн зөвлөгөө өгж байгаа мэлээ хэрвээ танд хэцүү духгүй санагддаг байвал очиод нэг үзээрэй гэж зөвлөе. Тэгээ хамгийн гол нь таны миний хувийн нууцыг чандлаа хадгална.
Их сургуулиудын аялал жуулчлалын тэнхимүүдэн зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээнд манай сургуулийн аялал жуулчлалын тэнхимийн Октийн баг тамирчид амжилттай оролцож хүрэл медалийг хүртсэн байна. Октийн баг тамирчидаа баяр хүргэе. Зарим чанартай нэг зүйл дуудлахад онлайн багт маань өөртөө итгэлтэй гишүүн хайж байгаа шүү. Тэгээ та бүхэн энд байгаа доор хаяа руу бичээд үзээрэй, баярлалаа. За ингээд оюун нийс маань өндөрлөхөд бэлэн боллоо. Эхний дугаар танарт таалагдсан гэж найдаж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.